За сайн байцгаана уу, намайг Хавтгаагтай Дамит Кинг гэдэг. Сайн байна уу, намайг Сэглэн гэдэг. Сайн байцгаана уу, намайг Басан Жаргал гэдэг. Хүмүүнлэгийн ухааныг сургуулийг санхүүжилт мэрэгчлэлээр энэ жил төгссөн байгаа. ЭМО ихтэй сургуулийг 2018 онд IT-ийн мэрэгчлэлээр төгссөн. Би Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцааны хөтөлбөрөөр суралцаж төгссөн. Зориг сангийн залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 5 дахь үеийнхэн хэлцэж байна. Тэгээ хөтөлбөрт олсныхаа дараагаар би бол цагур шинжилгээний газар ерөнхий IT-ийн инженеэр орсон байгаа. Одоо би Зүүн Азийн аюулгүй байдлын стратеги судлалын үрэлэнд судлаачаар ажиллаа. Тэгээд ерөнхийдөө судалгаа хийгээд явж байгаа. Би яг өөрийгөө ингээд хүнтэй харилцахдаа ингээд чөлөөтэй байж чаддгүй төрлийн хүн байсан. Ер нь л тэгээд ажил дээр гардаг нөө soft skill ч юм уу тэр талтаараа маш асуудалтай ер нь л их бүрэг хичмпи хүүхдсэн. Тэгээ энийгээ илүү ингээд ялан дийлэх зорилгоор иш аплайдсан. Хөтөлбөрт хэлснээрээ маш олон ур чадваруудыг суралцсан. Жишээлбэл ажлын ялцлаганд хэрхэн амжилттай оролцох уу, CV-гээ яаж товч бөгөөд тодорхой бичих үү, тэгээд одоо альбом имэйлийг яаж бичих, альбом хэргийг ер нь яаж хөтөлж, яаж бичдгийг ингээд маш олон зүйлийг суралцсан. Бас маш олон чадвартай багш нараас хичээл авч явсан. Манай мэрэгжлийн IT-ийн өмслөхөөр энэ жоохон тийм нөх амар харилцааны талтай жоохон тийм таархан байдаг. Тэгээд тэр чадварыгаа би ингэж хөгжүүлэе гэж энэ хөтөлбөрт ороод тэгээд тодорхой хэмжээнд айгүй сайн өөрчлөлт гарсан. Тэгээд надад хамгийн чухал нь бол яг миний мэрэгжилт хамааралтай болох Excel хэрхэнд Excel дээр ажиллахыг бол маш сайн сурсан байгаа. Одоо ажил дээрээ ч гэсэн Excel дээр өдөр болго ажилладаг тэрхүү сурснаа өдөр болно хэрэглээд явж байгаа. Дээрээс нэмээд mental health асуудал дээр ч гэсэндээ өөртөө илүү яаж уяатан байх уу гэд маш олон зүйлсийг суралцсан. Тэгээд эднэрийн өмнө нь ингээд сонсоод байсан юм шиг хэрнээсээ жихнийхээ хажуугаар өнгөрөөгөө байсан зүйлсүүд маань байсан. Одоо л илүүтэй өөртөө өлгөж аваад сайн суралцаж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Яг ажлынхаа хүрээнд судалгаа хийгээд явж байхад мэдэхгүй зүйл их гарах ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлсүүд гарах юм бол мэйл бичих, LinkedIn-ээр бусад хүмүүстэй холбогдож одоо зөвлөгөө авах гэх мэтчлэн суралцсан зүйлсүүдээ эхнээс нь эхлээд ашиглаад явж байгаа. Тэгээд эндээс цаашдаа ч гэсэндээ ер нь бол зориг сан дээр ирээд энэ хөтөлбөрийн дагуу суралцсан зүйлс маань амьдралын маань яг ингээд бүх үйл хэргийн суур ур чадвар нь байх гэж боддог. Хөтөлбөр нь айгүй тийм их үр өгөөчтэй байсан. Одоо ялангуяа ингээд лекцээс гадна тэгээд зарим хөтөлбөрт бидэд ингэж гэрийн даалгавар маягийн зүйл өгдөг байсан. Тэр практик талаас нь илүү их бас олон зүйл сурсан. Одоо нэг жишээ гэх юм бол ингээд ийшээ одоо зориг сангийн төв байрлал аваачаад тэнгуүтээ MCS-ийн нэг хүний нөөцийн үнэтэй чинь ярьцлага өгдөг гэсэн. Тэр бол айгүй зөв зүйл байсан. Тэр бол айгүй практикл талтай байсан. Тэрний ачаад нь бол одоо би ингээ өөр ажлын газар ингэж CV-гээ өгөөд одоо зөв бичсэн CV-гээ өгөөд тэгээ ярилцлага өгөөд тэгээд яг ингээд ороход энэ бол айгүй тийм амжилт бол миний одоо урднаасаа илүү одоо нэг 70% илүү тийм амжилттай тийм ярилцлаганд орж чаддаг гэсэн гэх юм уу та. Хөтөлбөрт оролцсныхаа ачаараа абсолютад үнгөө ингээд англи хэлээ сайжруулах боломж олдсон. Тэгээд маш олон мартсан байсан юмнуудаас сэргийж авал багш маш тийм чадвартай багш нараар цаг юмнуудаа заалгаж авсан болохоор англи хэлд бас нэлээд сайжирсан. Эхлээд зориг сангийн ингээд бүртгэлийн сайтанд бүртгүүлээд тэгээд эхний шатанд ямарч гэсэн эссе бичиж өгдөг байгаа. Тэр нь 2 төлөв эссе бичнэ. Яг өөрөө хэрхэн яагаад энэ хөтөлбөрт орох гэж байгаа вэ гэдэг. Тэгээд яагаад ингээ өөрөө ажилгүй ингэж одоо байгаа вэ гэсэн байдлаа ингэж бичих тийм 2 төлөв эссе байсан. Тэгээд үүний дараагийн шатанд болохоор ярилцлага байгаа. Ярилцлага бол ингээд хүмүүстэйгээ ингээ ярилцаад өөрийнхөө гол ингээд зорилгоо тодорхойлж яриад тэгээд одоо тэнцэх тийм үгүй гэсэн тийм юу гарч ирдэг юм уу. Айл болох товч тодорхой тэгээд одоо тойруу ярихгүй те шууд өөрийнхөө яг гол point руугаа ингэж яриад тэгээд илүү ойлгомжтой яриад тэгээд эсэг бичгтэл бас ингэж найруулга зөв бичгийн юм дээр сайн байх хэрэгтэй гэж бодож байна.